Халдварт өвчин судлалын үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Глобал сан, бусад байгууллагууд хамтран 3 дугаар сарын 24-ний энэ өдрийг улс орны манлайлал иргэдийн хүчтэй оролцоотойгоор бид сүрьеэг устгаж чадна уран дор сүрээтэй тэмцэх дэлхийн өдрийг 31 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж олон нийтэд мэдээллийг хүргэх түгээх зорилготой хэвлэлийн хурлаа инхүү эхэлж байна. Дэлхийд дахина 1982 онд энэ өдрийг сүрээтэй тэмцэх үйл хэрэгт олон нийтийн анхаарлыг хандуулах хүн бүрийн хүчин чармаалт чухал гэдгийг сурталчлан таниулах зорилгоор сүрээтэй тэмцэх энэ өдрийг тэмдэглэж ирсэн бөгөөд манай улсад 1995 оноос эхлэн жил бүрийн энэ өдрийг сүрээтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэж ирсэн байна. Энэхүү өдөрт зориулсан хэвлэлийн баг хуралд ирсэн зочдыг одоо танилцуулъя. Улсын их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, эрүүл мэндийн сайд Жигжид сүрэнгийн чин бүрэн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төв офисын хүний дархлах хомсдлын вирус, сүрье, вирус гепатит болон бэлгийн замын халдварт өвчний газрын захирал Тереза Касаева. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Сокоро Эскаленте. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төв офисын өвчний нэгтгэсэн хөтөлбөрийн багийн ахлагч Диас Ханна Моника, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол улс дахь суурин төлөөлөгчийн газрын халдварт болон халдварт бус өвчний нэгдсэн хяналт хариуцсан зохицуулагч Шалала Ахмадова, эрүүл мэндийн яамны нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Цэцэг сайхан, халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Инх бол, Глобал сангийн хөтөлбөр зохицуулах нэгжийн дарга Даваа Бат, доо сүрьегийн хөтөлбөрийн үнэлгээний багийн гишүүд болон бусад эмч мэргэжилтнүүд өнөөдрийн хэвлэлийн хуралд оролцож байна. Тэгэхээр манай хэвлэлийнхэн дэлгэрэнгүй бүх төрлийн мэдээллийг авах боломж яг одоо бүрдэн ажиллаж байна. Өнөөдрийн хэвлэлийн хурлыг нээж үхэлнүү хэмээн улсын их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, эрүүл мэндийн сайд чин бүрэнг эндэрт урьж байна. За өглөөний мэнд төргий. Дахин та бүхэнтэй уулзж байгаа баяртай байна. Бид бас одоо өнөөдөр дэлхийн сүрээтэй тэмцэх энэ өдөр бас хүндтэй эрхэм зочтой бас одоо Улаанбаатар хотноо өгтөн аваад байна. Тухайлх юм бол одоо доктор Тереза Касаева бэлгийн замын болон сүрээгийн одоо халдвартай газрын дэмбийн газрын дарга дээд хэмжээний уулзалтын одоо Улаанбаатар хотод зочтой ирсэн байгаа. Мөн одоо Монгол улсад Дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг төлөөлж сууж байгаа доктор Эскаленте Сокоро танд мөн одоо сүрээтэй тэмцэхийн үйл ажиллагаа манлайлан оролцож байгаа төрийн болон төрийн бус байгууллагууд мэргэжлийн хүмүүсэнд ирэлцсэн байна. Бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр бид сүрээтэй тэмцэх дэлхийн өдрийг улс орны манлайлал иргэдийн оролцоогоор сүрьеэг устгах уран дор тэмдэглэж байна. Сүрье бол өнөөдөр ч дэлхийд даяар нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг хэвээр байсаар байна. 2024 онд дэлхийд 10 гаруй сая хүн өвчилж 1.2 сая хүн амь нас алдсан ийм мэдээ байдаг юм байна. Монгол улс ч мөн адил сүрээгийн дарамт өндөртэй орнуудын тоонд орсон хэвээр байгаа. 2025 оны байдлаар 2800 гаруй тохиолдол бүртгэгдэж 180 гаруй хүн нас барсан энэ өвчний ноцтой байдлыг илэрхийлж байна. Бидэнд гэхдээ шийдэл бий. Сүрээгийн эсрэг тэмцлийн гол түлхүүр нь эрт илрүүлэлт, шуурхай оншилгоо, бүрэн эмчилгээ. За энэ гурыг хийж чадах юм бол бид сүрьеэг дийлэхэд тийм хол хэцүү зүйл биш ээ. Эдгээр хэрэгжүүлж чадвал бид халдварын тархалтыг зогсоож чаднаа. Сүүлийн жилүүдэд Монгол улс бодит дахиж гарсан. Улсын хэмжээнд 78 байгууллагад молекул онцлогоо буюу Gen Expert нэвтрүүлсэн байна. Хиймэл оюун суурилсан дижитал эрдэнэтхэн онцлогоонд ашиглаж эхэллээ. Сүрээгийн эмчилгээний хугацаа өмнөх 2 жилээс 6-аас 12 сар хүртэл богиноссон. Энэ бол зөвхөн технологийн шинжилэл биш, энэ бол хүний амь насыг аварч буй бодит өөрчлөлт юм аа. Гэсэн хэдий ч бидний шийдвэрлэх шаардлагатай сорилууд байна. Сүрээ эмзэг орлого багтаа бүлэг илүү дархаж байна. Зарим тохиолдолд онцлогдсон ч эмчилгээ нь бүрэн хамрагдахгүй байна. Олон эмийн төсвөртэй сүрээ нэмэгдэх хандлагатай байна. Ийм засгийн газар дараах чиглэлд анхаарч ажиллаж байна. Сүрээгийн илрүүлгийг анхан шатанд ойртуулж иргэн бүрт хүртээмжтэй болгох, бүх тохиолдлыг бүртгэж орхитуулахгүй байх тогтолцоог бэхжүүлэх,
нийгмийн хамгаалал халамжийг уйдсан хүн төвтэй тусламжийг өргөжүүлэх. Өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ХТХВ Сүрье вирус гепатит болон бэлгийн замын дахил хомслын газрын захирал доктор Тереса Гасаева тэргүүтээ баг Монгол улсад дээд хэмжээний уулзалт хийж байгаа нь манай улсын сүрээгийн эсрэг тэмцэл чухал дэмжлэг болж байна гэж харж байна. За та бүхэн нэг чухал баримтыг бас онцлон хэлье гэж бодож байна. Сүрээгийн урьдчилан сэргийлэлт онцлогоо эмчилгээнд $1 хөрөнгө оруулалт хийхэд $45 өгөөж бий болдгоо гэдэг. Бид урьдчилан сэргийлэх үйлчлэгт $1 зарцуулахад $10 болж одоо өгөөж өгдөг гэдэг бол сүрээ өвчний хувьд бол энэ бүр $45. Энэ юу гэсэн үг гэхээр олон нийтийг хамарсан өвчнийг хянах нь өөрөө ямар чухал вэ? Хувь хүний өөрийн хариуцлага бусдад өвчнөд атгаахгүй байх, дэгдээхгүй байхад хувь хүний оролцоо ямар чухал вэ гэдгийг илэрхийлж байгаа чухал зүйл юм аа. Тиймээс сүрээтэй тэмцэх нь зардал биш, ирээдүйд оруулж буй хамгийн үр ашигтай хөрөнгө оруулалт юм аа. Эцэст нь иргэдэд хандаж уриалж хэлье. 14 хоногоос дээш хугацаанд ханиалгаж байгаа бол заавал шинжилгээ өгөөрэй. Эрүүл амьдрал хэв маягийг хэвшүүлье. Архитект тамхины хэрэглээг бууруулах шаардлагатай байгаа. Сүрээг устгах түлхүүр бол бидний хамтын оролцоо юм аа. Анхаарал тавьсан баярлалаа. Эрүүл мэндийн сайд Чин бүрэн танд баярлалаа. Тэгэхээр сүрээтэй тэмцэх дэлхийн өдөрт зориулсан хэвлэлийн хуралд хүндтэй зочид хүрэлцэн ирсэн байгаа. Түүний нэг нь өнөөдрийн хэвлэлийн хуралд ирсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төв офисын хүний дархлан хамслын вирус, сүрье, вирус гепатит болон бэлгийн замын халдварт өвчний газрын захирал хадагта Тереса Гасаева оролцож байгаа юм. Таныг эндэрт орж үг хэлхийг урьж байна. Distinguished colleagues, members of press, ladies and gentlemen, it's a privilege to address you alongside with His Excellency, the Minister of Health, Honorable Member of the Parliament, Dr. Chin Buren, and WHO representative, Dr. Sakura Escalante. Today, on World TB Day, we came together not only commemorate, but to confront a reality that demands urgent actions. Tuberculosis remains one of the world's deadliest infectious diseases. Globally, in 2024 alone, 10.7 million people fell ill and 1.23 million people lost their lives. Эрхэм мөндөд хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид хатагтай ноёдоо өнөөдөр хүрэлцэн ирсэн та бүхэнтэй талархаж байна. Улсын хурлын гишүүн эрүүл мэндийн сайд эрхэмсэг ноён доктор Чин бүрэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч доктор Сокор Эскаланартай хамт та бүхэнд хандан үг хэлж байгаа маань надад нэр төрийн хэрэг юм аа. Өнөөдөр дэлхийн сүрээтэй тэмцэх өдөр бид зөвхөн баяр тэмдэглэх биш, яаралтай арга хэмжээ авах шаардлагатай бодит хэрэгцээнд хариу өгөхөр хуран цуглаад байна. Сүрээ халдварт өвчний дундаа хамгийн өндөр эндэгдэлтэй аюултай өвчин юм аа. Dear colleagues, this translates to more than 3,300 lives lost and nearly 30,000 people becoming sick every single day, despite the fact that TB is both preventable and curable. Дэлхийд дахинаа зөвхөн 2024 он гэхэд 10.7 сая хүн өвдөж 123 сая хүн нас орсон байна. Өөрөөр хэлбэл өдөр бүр 3,300 гаруй хүн амиа алдаж 30,000 орчим хүн өвчилж байна. Гэтэл сүрээ өршлөн сэргийлэх, эмчлэх боломжтой өвчин. But from the positive side, we must highlight that since 2000, global efforts have saved more than 83 million lives. But today, that progress is under threat. Гэхдээ эрэг талаас харах юм бол 2000 оноос хойш дэлхийд дахинаа гаргасан хүчин чармаалтын үр дүнд 83 гаруй сая хүний амийг аварсан билээ. Гэвч өнөөдөр энэхүү амжилтанд аюул занал учраад байна. Funding constraints, delayed diagnosis, and gaps in access to care risk reversing the gains we have fought so hard to achieve. We cannot allow that to happen. That is why this year World TB Day theme, Yes, we can end TB, led by countries, powered by people.
Санхүүжилтийн бэрхшээлүүд, хожим онцлогоо, тусламж үйлчлэгийг хүртэж чадахгүй байх тохиолдол гарсаар байгаа тул хичээнгүлэн зүтгэж байж хүрсэн үр дүнгээ эргээд алдах эрсдэл нүүрлээд байна. Бид үүнийг зөвшөөрөх ёсгүй юм а. Тийм учраас энэ жил Дэлхийн сүрээтэй тэмцэх өдөр тийм ээ улс орны манлайлал, иргэдийн хүчтэй оролцоотойгоор бид сүрээг устгах чадна гэсэн ураа дэвшүүлэн ажиллаж байна. And it is why the World Health Organization is urging all countries, especially high-burden countries, to accelerate action now. And let me say clearly, Mongolia has a real opportunity to lead. Тийм учраас Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс улс орнуудад хандан, ялангуяа өндөр дарамттай улс орнуудад хандан ач байгаа арга хэмжээгээ эрчимжүүлэхийг зөвлөж байна. За Монгол улсад манлайлах бодит боломж байгааг би бас тодорхой хэлье. With strong political commitment, growing innovation, and targeted intervention, such as the screening initiative launched yesterday in Bayan Zurich, Mongolia is demonstrating that progress is possible. Today, with the launch of the Aim to End TB campaign to intensify the national TB response, Mongolia is sending a clear message. It is ready to push boundaries, lead with determination, and achieve the NTB targets. Улс төрийн өндөр ирмэлзэл, өсөн нэмэгдэж буй инновац, тухайлбал өчигдөр Баян зүрх дүүрэгт эхлүүлсэн идэвхтэй илрүүлэлтийн хөтөлбөр шиг зорилттой интервенцүүд Монгол улсад ахиц гаргах боломж байгааг харуулж байна. Өнөөдөр Aim to End TB кампанит ажлыг эхлүүлснээр үндэсний хэмжээнд сүрээтэй тэмцэх хариу арга хэмжээгээ эрчимжүүлж байгаа нь маш тодорхой мессежийг илгээж байна. Монгол улс хаяа хязгаараа тэлж зоригтой манлайлалд ор сүрээг устгах зорилгодоо хүрэхэд бэлэн болсон байна. On this World TB Day, WHO is calling for action across 5 key priorities. Let me expand a bit on the points made today. За Дэлхийн сүрээтэй тэмцэхийн өдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс 5 чиглэлээр арга хэмжээ авахыг уриалж байна. За тэгэхээр өмнө дурдсан зүйлсийг би дэлгэрүүлэн тайлбарлая. First, invest in TB care as a smart national priority. Ending TB is an investment. For Mongolia, sustained and strategic domestic financing, complementing the valuable support of the partners such as the Global Fund, will be critical to expand early detection, strengthen treatment, and prevent transmission. The investment will protect the health of community, strengthen the workforce, and reduce long-term economic burden. Нэгдүгээрт сүрээгийн тусламж үйлчилгээнд хөрөнгө оруулах нь үндэсний хэмжээнд нэн төрүн тавих ухаалаг чиглэл юм а. Сүрээг устгах үйл ажиллагаа нь өөрөө хөрөнгө оруулалт юм а. Монгол улсын хувьд глобал сан зэрэг түншүүдийн үнэт дэмжлэгийг хажуугаар бас доктортой дотоодын стратегийн санхүүжилтээр эрт илрүүлгийг өргөжүүлж, эмчилгээг бэхжүүлж, халдвар дамжихаас сэргийлэх нь өндөр ач холбогдолтой юм. Энэхүү хөрөнгө оруулалт ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, ажил хүчнийг бэхжүүлж, урт хугацааны эдийн засгийн дарамтыг бууруулна. Second, accelerate innovation and bring it to the people. We are at a turning point in the fight against TB. WHO has issued new guidelines on near point-of-care diagnostic tests, a major breakthrough. These portable battery-powered tools can deliver accurate results in less than 1 hour at significantly lower cost. This means testing can move out of centralized laboratories and closer to where people live, whether in district clinics, mobile units, and remote communities. Хоёрдугаарт инновацийг эрчимжүүлэх, иргэдэд тусламж үйлчилгээг ойртуулах. Сүрээгийн эсрэг тэмцэлд бид эргэлтийн цэг дээр байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хувьд тусламж үйлчилгээ үзүүлэх цэгийн ойролцоо шинжилгээнд хамруулах шинэ удирдамжийг баталсан нь том ахиц гэж үзэж байгаа. Энэхүү удирдамжаар зөөврийн зайгаар ажилдаг багаж ашиглан цагийн дотор үнэн зөв хариуг маш хямд зардлаар гаргах боломжтой болж байна. Өөрөөр хэлбэл шинжилгээг заавал төвлөрсөн лабораторид биш, хүмүүсийн амьдарч байгаа газар дүүргийн эмнэлэг явуулын нэгж асалгдсан байршилд ч гэсэндээ хийх боломжтой болж байна. For Mongolia, this could be transformative. Combined with active screening efforts, these tools can dramatically reduce delays in diagnosis and interrupt timely transmission.
We are also advancing simpler methods such as tongue swabs, making testing possible for people who cannot produce sputum, especially children and vulnerable population. And through approaches like sputum pooling, Mongolia can maximize efficiency, reduce cost, and expand coverage. Монгол улсад энэ дэвшил эрс өөрчлөлтийг бий болгоно. Үүнийг Баянзүрх дүүрэгт эхлүүлсэн идэвхтэй илрүүлэх ажилтай хослуулбал ийм арга хэрэгсэл онцлогоонд хожимдож алддаг цагийг богиносгож халдварыг таслан зогсоох юм. Бид хэлний арчтас зэрэг илүү хялбаршуулсан арга ашигладаг болж байна. Ингэснээрээ цэр ялгаруулж чадахгүй байгаа хүмүүс, ялангуяа хүүхдүүд эмзэг бүлгийнхнийг шинжлэх боломжтой болж байна. Цэрний сорцыг бас сан бүрдүүлж багслах арга барил Монгол улсад үр ашгийг нэмэгдүүлж, өртгийг бууруулж, хамралтыг өргөжүүлэх юм аа. Third, deliver people-centered care. TB services must be accessible, affordable, and free of stigma. In Mongolia, this means integrated TB services into primary health care, bringing care closer to get districts and underserved communities, and ensuring that no one delays seeking treatment due to cost, distance, or fear. 3-дугаарт хүн төвтэй тусламж үйлчилгээ үзүүлэх. Сүрээгийн тусламж үйлчилгээ хүртээмжтэй, хямд төсвөр, гадуурхалгүй байх ёстой. Монгол улсад үүний тулд сүрээгийн тусламж үйлчилгээг анхан шатны тусламж үйлчилгээтэй нэгтгэж аслагдсан захын хороололд амьдарч байгаа эсвэл үйлчилгээ авч чадахгүй байгаа иргэдэд ойртуулах хэрэгтэй байна. Нэг ч хүн өртөг зардал, орон зайн алслалт эсвэл айцаасаа болж эмчилгээг хойшлуулдаг байхыг бид зөвшөөрч болохгүй. Fourth, we must address root causes of TB. Tuberculosis is driven not only by bacteria, but by social determinants, by inequalities. Overcrowding, air pollution, undernutrition, alcohol use, tobacco smoking, and economic vulnerability continue to fuel transmission. Ending TB requires coordinated multi-sectoral action across health, housing, social protection, education, and labor to tackle these underlying drivers. Mongolia has already started taking steps towards a comprehensive multi-sectoral response in WHO with WHO in line with WHO multi-sectoral accountability framework. This is commendable. За дөрөвдүгээрт сүрээг үүсгэж байгаа шуур шалтгааныг шийдэрлэх. Сүрээ зөвхөн бактериас үүдэлтэй өвчин биш юм а. Харин тэгш бус байдлаас үүсдэг өвчин. Хүн амын хэд нэгтаршил, хоол тэжээлийн дутагдал, архиталт, тамхиталт, эдийн засгийн эмзэг байдал халдварыг улам даамжруулсаар л байдаг. Сүрээг устгахын тулд салбар дундын зохицуулалт шаардлагатай юм а. Эрүүл мэнд, орон сууц, нийгмийн хамгаалал, боловсрол хөдөлмөр гэд олон салбар сүрээг үүсгэж байгаа хүчин зүйлсийг шийдвэрлэхээр хамтран ажиллах шаардлагатай юм а. Монгол улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын олон салбарын хариуцлагын хүрээ гэсэн арга барилын дагуу салбаруудыг хамтдагч цогц хариу арга хэмжээ авах алхмуудыг хийгээд эхэлчихсэн байгааг бид өндөрөөр сайшааж байна. And fifth, protect and sustain progress. Mongolia has demonstrated strong leadership in the TB response, but in a time of global uncertainty and competing priorities, we must ensure that essential TB services are protected. Importantly, these TB platforms can also support testing for other diseases, such as HIV, HPV, helping to build more integrated, efficient, and patient-centered health system. This is not only about ending TB, it is about strengthening the entire health system. 5-дугаарт гаргасан ахицай хамгаалах, хадгалах. Монгол улс сүрээгийн эсрэг арга хэмжээнд хүчтэй манлайлалаа харуулсан. Гэхдээ дэлхийд дахина тодорхойгүй байдал зөнхөлж олон асуудал тэргүүнд тавигдахаар өрсөлдөж байгаа үед сүрээгийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээг хамгаалах хэрэгтэй. Ингэснээр онцлогоо эмчилгээ тусламж үйлчилгээ тасалдахгүй байх юм аа. Гол нь эдгээр платформоор бусад өвчин өвчний шинжилгээг ч гэсэндээ бас авч болно. Ингэснээр илүү нэгдмэл, илүү ур ашигтай, үйлчлүүлэгч төвдөө эрүүл мэндийн тогтолцоог дэмжих юм аа. Энэ бол зөвхөн сүрээг устгах асуудал биш, харин эрүүл мэндийн тогтолцоог бүхэлдэнд бэхжүүлэх тухай асуудал юм. Today, WHO is reaffirming its commitment to stand next to Mongolians' leadership and people suffering from tuberculosis, to communities,
and working hand in hand with the government health workers, communities and partners to accelerate progress. Өнөөдөр дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэхүү өвчнөөр өвдөж шаналж зовж байгаа хүмүүс тэдний ар гэрийнхэнтэй хамт эв санааны нэгдэл илэрхийлэн зогсож байна. Цаашид ч гэсэндээ энэ чиглэлээр төр засаг, эрүүл мэндийн ажилтнууд, ард иргэд түншүүдтэйгээ байнга хамтран ажиллахад ямагт бэлэн байх болно. Ending TB is achievable. We have the knowledge, we have the tools. What we need now is speed, scale, and sustained commitment. The time to act is now, led by countries like Mongolia, powered by communities and people. Together, yes, we can end TB. Сүрэг устгах нь ас хоолын зорилго биш харин хүрэх боломжтой зүйл юм аа. Бидэнд мэдлэг байна. Бидэнд арга хэрэгсэл нь байна. Одоо харин хурдтай өргөн цар хүрээнд доктортой л ажиллах үйлдэл байна. Үйлдэл хийх цаг бол яг одоо. Монгол улс шиг улс орны манлайлал доор иргэдийн хүчтэй оролцоотойгоор хамтдаа бид сүрэг устгах чаднаа. Thank you, Bayarla. Баярлалаа. Тэгэхээр сүрэг устгахын тулд бүх нийтийн оролцоо хамгийн чухал, эрүүл мэндийн мэдлэг боловсрол, бодиттой зөв мэдээлэл хамгийн чухал, хамтдаа тэмцэх хамгийн чухал гэдгийг олон мэргэжлийн хүмүүсийн яриа та бүхэнд ойлгуулж байгаа бах. Тэгэхээр манай эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн хэвлэлийнхэн та бүхэндээ талархаж буйгаа энэ завшааныг ашиглан илэрхийлэхийг хүсэж байна. Эрүүл мэндийн боловсролыг ард иргэдэд зөв цэгээс зөв их сурвалжаас хүргэдэг та бүхний үүрэг оролцоо эрүүл Монгол хүн элэг бүтэн Монгол айлын хувьд маш чухал юм шүү гэдгийг дахин хэлье. За тэгэхээр хэвлэлийн урилгад дараагийн үг хэлэх хүн маань Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Сокоро Эскаланте таныг урьж байна. Your Excellency, Member of the Parliament and Minister of Health, Dr. Chimbure, our Director for the Department of Tuberculosis, HIV, STI, Hepatitis, and other infectious diseases in headquarters, Dr. Kasaiba, colleagues from WHO who are here today, and particularly I would like to give a special address to the heads of the departments in public health in the ministry, as well as all the health workforce who are here today. Members of the press, thank you so much for your continued support in disseminating the very important days of the World Health Days, as well as the World TB Day that we are observing today. Эрхэм хүндэд улсын их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, эрүүл мэндийн сайд Чимбүрэн, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төв офисын ХДХ-ээс сүрье, вирус, гепатит болон бэлгийн замын хардар түвшний газрын захирал Тереза Касаева болон энэ эрүүл мэндийн яамны эрүүл мэндийн газрын дарга болон сүрьегийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг бүх байгууллагын төлөөлөл хамтран ажиллагч та бүхний өглөөний амар амгаланг айлтгая. Та бүхэнтэй хамт сүрьетэй тэмцэх дэлхийн өдрийг тэмдэглэж байгаадаа туйлын баяртай байна. The theme of the World TB Day in this year is about yes, we can end TB, led by countries and powered by people. This is a manifestation that WHO, although we are leading the campaign globally, relies on the determination of countries and governments and the partnerships with the civil society, the healthcare workers, and every one of you to make our cause forward to end tuberculosis. Энэ жил сүрьетэй тэмцэх дэлхийн өдрийг бид тийм улс орны манлайлал доор иргэдийн хүчтэй оролцоотойгоор бид сүрьеийг устгаж чадна гэсэн уриан дээр зохион байгуулж байгаа билээ. Тэгэхээр эндээс та бүхэн харж байгаа баха Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хэдийгээр дэлхийд дахина эдгээр санаачлагыг манлайлан удирддаг ч гэсэндээ гишүүн улс орнуудынхаа төр засаг, ард иргэд, эрүүл мэндийн ажилтнууд иргэдээс бүрэн хамааралтай байдаг юм аа. As you have heard from Dr. Kasaiba, TB remains to be a global concern, and so it is as well true in Mongolia. Tuberculosis
remains to be one of our biggest public health challenges. Mongolia continues to be among the 30 countries globally with a high burden of TB. And the situation is particularly concerning for drug-resistant TB, with approximately 6.7% of new cases affected, also showing an upward trend. In addition, TB treatment coverage remains low. Only 18% of people with TB are currently reached by treatment. The challenge is not whether TB can be treated, but whether the health system is fully mobilized and resourced to find, treat, and support every person affected or at risk of TB. Сүүлийн нийгмийн эрүүл мэндийн ноцтой асуудал байгаа. За энэ нь зөвхөн Монгол улсад төдийгүй дэлхийд дахинаж гэсэндээ нийгмийн эрүүл мэндийн салбарт тэргүүр хичээлж тавьж байгаа асуудал юм аа. Харин Монгол улсын хувьд аваад үзэх юм бол сүрээгийн хамгийн өндөр дарамттай 30 орны нэг юм аа. Ялангуяа энэ төсөртөө сүрийн энэ асуудал дээр заашгүй дурдах шаардлагатай байна. Яг тэгэхээр шинээр тогтоогдож байгаа тохиолдлуудын 6.7% нь энэ төсөртөө байгаа нас өсөн нэмэгдэж байгаа тоо баримтыг харуулж байна. За нөгөө талаасаа сүрийн эмчилгээнд хамрагдж байгаа хамралт маань хангалтгүй байгаамаа. Сүрийн хүмүүсийн 18% нь эмчилгээнд хамрагдж байна. Тэгэхээр асуудал бол сүрийг эмчлэх боломжтой үгүй гэдэгт оршиж байгаа юм биш ээ. Харин эрүүл мэндийн тогтолцоо эдгээр тохиолдлыг илрүүлэх, эмчлэх, сүрийгээр үлдсэн бүх хүмүүс дэмжлэг эзэмших тул системээ бүрэн байлжилж нөөцийг хуваарлаж гэнэ гэсэн асуудлыг дэвшүүлж байна. Despite these challenges, WHO commends the government of Mongolia under the leadership of Minister Chinburin for its strong and sustained commitment to reducing the burden of TB in the country. We also acknowledge and deeply appreciate the Global Funds and the Global Fund Secretariat and the CCM for the long-standing support to Mongolia's TB response over the past 2 decades, including the approval of the Debt to Health grant in 2025 with strong support from the government of Germany. Зэрэг тэгшэл байгаа ч гэсэндээ Чимбэрийн сайдын удирдлага байд Монголын засгийн газрын зүгээс сүрийн дарамтыг бууруулахаар банк тогтвортой хүчирхэг арга хэмжээнд хэрэгжүүлсэн эснийг дэлхийн нийгмийн байгууллагын зүгээс сайшааж байгаа. Мөн глобал сан ч гэсэндээ 20 жилийн хугацаанд энэ чиглэлээр Монгол улсад дэмжлэг үзүүлж ирсэн. Мөн Герман улсын засгийн газрын тусламжтайгаар бас буцалтгүй тусламжийг 2025 онд баталсан Монгол улсын сүрээгийн хөтөлбөрт болон хариу арга хэмжээнд онцгой ач холбогдолтойг энд онцлон дурдж байна. Mongolia has many of the essential elements required to end TB. First, a strong government leadership and political commitment. Second, financial investment from both the government and partners. Third, a health system with nationwide reach, including for the hard-to-reach population. Fourth, an informed and increasingly engaged communities. And above all, a dedicated healthcare workforce delivering services under the leadership of the National TB Program, the NCCD, and the government of Mongolia. Монгол улсад сүрийг устгахад зайлшгүй шаардлагатай бүрэлдэхүүнсүүд аль хэдийнэ бий болсон байна. Нэгдүгээрт төр засгаас манлайлж улс төрийн иргэмэлзэл бий болсон. Хоёрдугаарт засгийн газраач дээр түншүүдч дээр санхүүгийн хөрөнгө оруулалт хийдэг. За гуравдугаарт эрүүл мэндийн тогтолцоо бүх үндэснээ хамарсан, ялангуяа хурц үйлчлэхэд хэцүү хүн амыг ч гэсэндээ хамарсан байдаг. За дөрөвдүгээрт ард иргэд бас мэдээлэлтэй оролцоотой болж байна. За үүний дээр үндэсний сүрээгийн хөтөлбөр, ходар төвчин судлалын үндэсний төв болон эрүүл мэндийн яамны удирдлага доор энэ ажилд хичээл зүтгэл гарган ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнууд нь бидэнд бас урам өгч байна. But in order for us to advance further, we also need to pay attention to the fact that TB is driven by social, economic, and structural inequities that continues to disproportionately affect the poorest and the most vulnerable population. TB is in itself a disease that thrives when air pollution, smoking, poverty, malnutrition, alcoholism, social exclusion,
and the lack of equitable financial protection continue to exist. За тэгэхээр бид нар чаашд ахиц гаргахын тулд өнөөдөр сүрээгийн энэ өвчлөлийн асуудал бол зөвхөн эрүүл мэндийн салбараас хамааралтай биш, харин нийгэм, эдийн засаг, бүтцийн тэгш бус байдал өрнөх юм бол улам дамжирд гэдэгт анхаарлаа хандуулах шаардлагатай байна. Энэ нөхцөл байдал ялангуяа эмзэг хамгийн ядуу гэр бүл болон ард иргэдэд хэд өндөр дарамтыг бий болгож идэг. Сүрийн өвчин бол өөрөө агаарын бохирдол, тамхиталд, ядуурал, согтуурал хундааны хэрэглээ, хоол тэжээлийн дутагдал, нийгмээс тусгаарлагдсан байдал, санхүүгийн хамгаалтанд хамрагдаж чадахгүй байх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж муутай байх юм бол улам даамжирж идэг өвчин юм аа. In the past few years, we have seen the government's decisive action under the leadership of the Ministry of Health, supported by the Parliament and other auspices of the government, to end air pollution, curb tobacco and tobacco products in all its forms, raise taxes, and advance universal health coverage. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын засгийн газар эрүүл мэндийн яам парламентын зүгээс бас эдгээр асуудлуудыг шийдвэрлэхээр өвчтөрийн өндөр ирмэлзэл гаргаж хамтын үйл ажиллагааг хэрэгжүүлсэн билээ. Тухайлбал агаарын бохирдлыг бууруулах, тамхи болон тамхины бүх төрлийн бүтээгдэхүүний хэрэглээг бууруулах, энд ногдуулж байгаа татварыг нэмэгдүүлэх, бүх нийтийн эрүүл мэндийн хамралтыг нэмэгдүүлэхээр нарсан ажилласан гэдгийг хэлмээр байна. WHO highly acknowledges the government's steadfastness to include TB in the agenda of the Vision 2050, and that the aspiration for a healthier and resilient future is gaining ground from fighting this most difficult infectious disease. Түүнчлэн Монгол Улсын засгийн газар Асын хараа 2050-д ч гэсэндээ эрүүл хөрөн тесрэлт чадвартай ирээдүг бүтээх зорилтыг дэвшүүлснээрээ энэ чиглэлээр тууштай арга хэмжээ авч сүрээгийн асуудлыг ч гэсэндээ шийдвэрлэхээр тэмцэн гэдгээ зарлан илэрхийлсэн. In this morning's meeting with the minister, we are very much encouraged by his decisive commitment that together we can end TB in Mongolia. За өнөөдөр өглөө ч гэсэндээ эрүүл мэндийн сайдтай хийж явах уулзалтын үеэр бид хамтын хүчээр Монгол улсад сүрээг бас устгах боломжтой гэдгийг сонсоход их таатай байсан. The government has taken a decisive shift to optimize the health systems to ensure an improved access to all TB services across the country, especially in the hard-to-reach areas. Засгийн газрын зүгээс эрүүл мэндийн тогтолцооны үйл ажиллагааг илүү оновчтой болгох, сүрээгийн тусламж үйлчилгээг бүхий л шатанд нийт нутаг дэвсгэр дээр үзүүлэхээр бас маш зоримог алхмуудыг хийснийг энд онцлон сайшааж байна. The National TB Strategic Plan 2025 to 2028 that was led by NCCD and the NTP program and for which many of you has contributed was approved by the minister this year, and it is a major breakthrough as it represents a concrete step to mobilize the entire health system to eliminate a centuries-old disease. WHO fully supports this vision and this strategy. Та бүхний оролцоотойгоор бас өсвөлийн Монголдор боловсруулсан үндэсний сүрээгийн эсрэг төлөвлөгөөг 2025 онд 2028 онд хэрэгжүүлэхээр эрүүл мэндийн сайд баталсан өөрөө энэ чиглэлээр хийж байгаа маш том алхам гэж бид харж байна. Ингэснээр олон зуун жил хүн төрөлхтнийг зовоож байгаа өвчнийг таслан зогсоохын тулд эрүүл мэндийн тогтолцоог бүхэлд нь дайшлах нөхцөл бүрдэж байна. The World Health Organization's commitment to support the government and people of Mongolia is clearly manifested with the high-level representation of our headquarters, Dr. Tasaiba, as well as our colleagues from the regional office. They are here this week to highlight our commitment to the government. We are very privileged as well for the opportunity to have Mongolia be in the center of the observance of the World Health Day for 2026.
This is a recognition of our deep gratitude and commendation to the government of Mongolia's efforts to end TB, as well as our abiding commitment to support you in this journey. Дэлхийн байгууллагын хувьд Монгол Улсын засгийн газарт дэмжлэгээ тасралтын үзүүлэх болно гэдгийг бас манай төв офисээс хүрэлцэн ирсэн хүнд гишүүдийн өндөр хэмжээний ажлаас харах боломжтой. Доктор Тасаа болон түүний хамтран ажиллагчид энэ 7 хоногийн турш бидний зүгээс Монгол Улсын засгийн газар тууштай дэмжлэг үзүүлэх болно гэсэн амлалтуудыг хэрэгжүүлж ажиллаж байгаа. Тэгээд бидний бас сэрэгтэй тэмцэх дэлхийн өдрийг хамтдаа тэмдэглэхийн завшааныг олгосонд бид нэр чин сэтгэлийн талархлаа илэрхийлж байна. За цаашид ч гэсэндээ зүрийг устгах энэхүү үйл ажиллагаанд бид нэр тууштай хамт байх болно гэдгээ бас амлаж байна. In this week, WHO, in collaboration with the government, has brought together 17 international experts in the country to work with all of you to undertake a comprehensive review of the TB and HIV/STI programs. These reviews involve experts, including specialists from our WHO headquarters, the WHO Regional Office for the Western Pacific, WHO collaborating centers, and independent international experts working alongside WHO Mongolia and the National Technical Working Group. Энэ 7 хоног Монгол Улсын засгийн газартай хамтран бид 17 олон улсын зөвлөхийг тус улсад авчран цогц байдлаар сүрье ба хэд хэвээ бэлгийн замаар дамжих өвчний хөтөлбөрүүдэд үнэлгээ хийж байгаа. За эдгээр үнэлгээнд оролцож байгаа хүмүүс маань Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төв офис, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн бүсийн офис мөн хамтран ажилладаг хамтын ажиллагааны төвүүд бие даасан олон улсын зөвлөхүүд байгаа. За тэд нар маань Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар болон үндэсний ажлын хэсэгтэйгээ хамтран энэ ажлыг хэрэгжүүлэх гэж байгаа. The purpose of the TB review is to assess program performance and strategic alignment with particular focus on low treatment coverage and to deliver concrete, prioritized, and actionable recommendations to strengthen prevention, case detection, treatment outcomes, reduce drug resistance and improve drug-resistant TB control, increase community engagement and accountability. Сүрээгийн хөтөлбөрт хийж байгаа энэхүү үнэлгээ маань хөтөлбөрийн гүйцэтгэл болон стратегийн чиглэлүүдэд үнэлгээ хийх, түүнчлэн бас эмчилгээний хамралт доогуур байгаа шалтгааныг тогтоох, үн дээр үндэслэж маш тодорхой зөвлөмжүүдийг гаргах зорилготой юм а. Тухайлбал урьдчилан сэргийлэх, идэвхтэй илрүүлэлт, бас эмчилгээний үр дүнг сайжруулах зөвлөмжүүдийг бид хүсэн хүлээж байгаа. Today, we are also launching the Aim to End TB joint campaign led by the Ministry of Health with WHO support. This campaign draws inspiration from Mongolia's traditional Surkarva archery, a symbol of focus, precision, discipline, and unity, a demonstration of the power of the people. Just as an archer must clearly define a target, align posture, steady the breath, and release the arrow with accuracy, Mongolia must align its policies, resources, and actions to decisively hit the end TB goal. Өнөөдөр бид хамтдаа Aim to End TB кампанит ажлыг эрүүл мэндийн яамны Монголоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөлтөөр эхлүүлж байна. За энэ кампанит ажил маань Монголын уламжлалт сур харваагаа санаа авсан байгаа. Сур харваа өөрөө фокус, наривчлал, сахилга бат энэ нэгдлийг бэлэгдэж идэг. Иргэдийн бас хараачдын хүчийг бас харуулж идэг. Тэгэхээр хараач хүн байгаа ойнолж, байршлаа зөв тогтоож, амьсгалаа бас докторжуулж, наривчлалтаар сумыг харуулах хэрэгтэй болдог шиг Монгол улс ч гэсэндээ өөрсдийнхөө бодлого, нөөц болон үйл ажиллагаагаа нэг чигт онилснороо бид сүрьеэг устгах боломжтой юм аа. With leadership, solidarity, and sustained action, Mongolia can end TB. WHO is committed and steadfast to be with the government and people of Mongolia in your journey to end TB.
Thank you so much again for the privilege and opportunity of WHO to be working alongside all of you in this journey. Thank you. Хүчирхэг манлайлал, дүүнчлийн санааны нэгдэл, тууштай тэмцэл зүтгэлээр Монгол улс сүрийг устгах боломжтой. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хувьд бол энэхүү үйл ажиллагааг үргэлж дэмжсээр байх болно. Баярлалаа. Эрхэм хадагтай Сокороо Скалант танд баярлалаа. За, эрүүл мэндийн яамнаас сүрээтэй тэмцэх дэлхийн зориулан явуулсан хэвлэлийн хурал энэ хүрээд өндөрлөж байна. Сэтгүүлч та бүхэн их сурвалжуудаас асуух асуулт байвал одоо асууж болно. TV5 телевиз за. Нэг. Өөрөөр хэлбэл ер нь бол зах зээл хэмжээ байхгүй зөвхөн одоо энэ жилгээ идэвхтэй хийснээрээ бид одоо сөрөг давуу тал байна. Өнөөдөр Монгол улсад бас даад сэрээ илтгэв байна. Мөн одоо хоолой зүйл олон нийгмийн тасалтай сэрэг нөгөө асуудал их хүндэлсэн байна. Тийм учраас бид одоо айлтгуур одоо энэ технологийн хөгжлөөс цохгүй байхаар орчин цагийн ачаа юмнуудыг хэрэглэдэг байх нь гэж байна. Үүнтэй холбоотой бид одоо нэгдсэн бодлоо буюу одоо олон улсын платформоор дамжуулан одоо сайн нийтийн хамтыг барьцаа зогсоолтой хамтран хийж байгаа. Мөн одоо нийгмийн хангамжийн бодлогыг сайжруулах чиглэл бид бас одоо салбар хоорондоо хилдэгч байна. Ганцхан одоо эрүүл мэндийн яам биш. Энэ одоо нэг үйл хөдлөмөр нийгмийн хамгаалалтад хамтарсан энэ бодлогоор бид сүрээ хөтөлж байгаа энэ амтгийн одоо энэ хэм маяга өөрчлөх шаардлагатай байгаа юмсан. За дээр тэдгээр тусцсан зүйлийг нэмэх нийгмийн эрүүл мэндийн одоо туслах ажилтнуудын оролцоо басна нэмэх гэх энэ хөтөлбөрөөр хэрэгжиж байгаа. Тэгээд улам сайжруулна бид бас хоол хүнс за дээрээс нь одоо ажиллагааны дэм тус болох зөвлөмж за дээрээс нь энийг өргөн олох идэвхтэй хэлбэрээр сайн хэлээ тийм ээ. Одоо энэ хоёр хүн ам ихтэй хоёр дүүрэгт идэвхтэй хэлбэрийн төслийг хэлж байна. Энэ одоо хоёр дүүрэг гараа чиглэлийн цаглаад хаан дүүрэг баян зүрх дүүрэгт одоо өчигдөр нээлттэй хийх. Энэ бол одоо асуужийн данхар шатны байгууллагын оролцоо гэдэг асууж. За дээрээс нь одоо химэл ойрхон сорилсан зөвгийн одоо хэдхэн аппараттай хамгаалах. За ингээд одоо өөрчлөлт гаргах. Одоо жин эксперт буюу очлоо гэдэг байна. Энэ технологи. Сая доктор Тэреза Асаев бас хэлж байна. Одоо сүүлийн үеийн технологийн дэвшилт одоо бүр заавал одоо тог цахилгаан утга ашиглахгүйгээр зүгээр батарейтай юм багчаар өгөн онцлогоор амны шүлсэн бүтэл одоо сэргийг хэлэх. Энэ одоо боломжтой болж байна. За дээрээс нь одоо бас одоо вакцины хөгжил маш сайжирч байна. Ер нь дэлхийд даяараа 2035 он гэхэд сүлээгүй дэлхий болох гэж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ дээр бид бас ойлгох чиглэл бас анхаарч одоо хамтын ажиллагаанаа сайн төлөвлөсөн гэдэг байлаа. Тэгэхээр бас бид одоо хийх зүйл их байгаа. Үүнтэй холбоотой бас одоо Европын сайдын маргааш засгийн хугацаа. Европын сайдын одоо бодлоор нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөл гэдэг энэ одоо зөвлөл хуулийн байгаа зүйл байна. Тэгснээр салбар хоорондын сайд нарын оролцоо шууд хамралтай болоод энэ асуудлууд илүү хөнгөлөж энэ нөхцөл илүү сайжирна гэж байна.